За 3 жилийн хугацаанд 16 дахин нэмэгдэж байгаа суран скутерийн хэрэглээг зохицуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тиймээс улсын хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслөө боловсруулж засгийн газраас санал авахар хүргүүлсэн байна. Зөвг ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Батчмыг ахалж байгаа бөгөөд сүүлийн төслийн хилцүүлгийг төр хувийн хвшлийн оролцоог ханган үе шаттайгаар зохион байгуулж байна. За Монгол улсын замын хөдөлгөөний дүрм дундаг дугуй, мопед, мотоцикл гэсэн 3 төрлөөр тээврийн хэрэгслийг тодорхойлж ангилсан байдаг. Тэгэхээр өнөөдрийн шин дутанд гарч байгаа тээврийн хэрэгслүүд бол суран, скутер, замгүй, зогсоолгүй, ангилгүй байгаа гэсэн үг юм а. Харин тээврийн цагтаагийн албанаас тухайн тээврийн хэрэгслүүдийг 2 дугаар сард баталсан стандартын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ. Яагаад скутер өөрөө мопедийн төрөлд орж байгаа? Яагаад суран мотоциклийн төрөлд орж байгаа гэдгийг зураг дээр бид нэр хүчин чадлаар ингээд харуулсан байгаа. Энэ өөрөө сая батлагддаг 2 сарын 5-ны өдөр батлагддаг 2 сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа 2025 тээврийн нэгний ерөнхий шаардлага 45/98/2025 гэсэн стандарт. Энийг нэгд сурчлах, 2 дөрвөн хэрэгжилтийг хамгуулах ийм шаардлагын хүрээнд бол бид нар энэ ажлыг бол зохион байгуулж ажилласан. Та бүхэн мэдж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4-3 дээр замын хөдөлгөөний дүрмд механикцсан тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхойлно гэж байгаа. Замын хөдөлгөөний дүрмд гэж заасан. Гэтэл та бүхний одоо батлсан гэх стандарт дээр мопед гэд хаалтан дотор скутер түүнтэй адилдах хэрэгсэл багтнаа гэд мопед ангил. За мопедийг харахаар 50 км/цагаас ихгүй гэж байгаа. Тэгэхээр нэгдүгürt ингээд стандартаар тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхойлдог болсон юм уу? Стандарт үндэслэж тэр хэрэгслийг унж байгаа этгээдүүдэд зөрчлийн тухаар хариуцлага тооцдог болчихсон юм уу? Зөрчлийн тухай хууль дээр Монгол улсад зөрчлийг энэ хууль Ираны хэмжээний хэмжээний актаар тогтооно гэсэн ийм зарчимтай. Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. За хуулиас давсан 4 журмын хүрээнд өнөөдрийн байдлаар цахилгаан дугуй сурантай холбоотой 29 зөрчлийг тээврийн цагтаагийн албанаас илрүүлсэн байна. Үүнээс татгалцсан буюу 16 нас хүрээгүй иргэнийг эцэг эхтэн хүлээлгэн өгсөн 6, эрхийн үнэлэхгүй жолоодсон 21 хүнийг торгож хариуцлага тооцжээ. Хуулиас давсан олон 4 журм стандартаа л одоо болжооч л гэсэн шүү дээ. Сая хүртэл их хурл дээр их хурлын даргаас хэлсэн. Ер нь одоо энэ олон журмуудаа болжоо. Энэ олон стандарт, энэ олон дүрмийг одоо ингэж баталдаг одоо болмоор байна. Бид нар энэ чинь ажлын хэсэг гаргаад энэ хууль дээр ажиллаад намрын 9 сараас эхлээл яваал гэдэг, ажиллаад гэдэг, судалгаа аваад гэдэг, уулзалт хэлэлцүүлэг хийгээл гэдэг ингээл явж байгаа хооронд л сая яс ингээл энэ 2 сарын 5-нд л стандарт гэдэг юм батлаад тавцсан. Тэрийгээ тэгэл хүйш шиг ярьж байгаа байхгүй. Хууль батлагдаад гараад ирсэн хуулийг дагаж мөрдөх гэж байгаа юм шиг юм яриад хүмүүст иргэдэд ийм буруу ойлголт төрүүлж эхэлсэн. За нэгдүгээр судалсан.